Сайн байцгаана уу? Сахалтай залуу байна. За өнөөдөр анхныхаа бичлэгээр 1993 онд дэлгэцэнд гарч байсан бодис түүхээс сэтвэлсэн Том Стон гэдэг киног ярьж өгөхөөр бэлтлээ. Өрнөдийг харуулсан болон экшн кинонд дуртай хүмүүс маань сонирхож үзээрэй. За ингээд бичлэгтээ орцгоё. 1879 оны иргэний дайнд улснаар үссэн эдийн засгийн тесрэлтийн нөлөөгөөр өрнөд рүү их нүүдэл явагдана. Алуурчд, хулгайчд, алт хугчд, мал тугчд өөрсдийн хувь заяаг бичгээр өрнөдийг зорино. Үүнийг даган шуналд хөтлөгдсөн Техасын 100 гаруй гэмт этгээд өөрсдийн зүүдэг улаан туусан бүсээр олон танигдсан гэмт түлэглэл үүсгэх бөгөөд өөрсдийгөө ковбойчууд гэж нэрлэлээ. Киноны эхлэл хэсэгт морь унаж буу агссан хэсэг ковбойчууд хормоо хийж буй хүмүүстээр ирэн цус болсон 2 улаан тууз гарган бидний хоёрыг мань та нар алсан байна гэд бүгдийг буудан хөнөөнө. Эдгээр ковбойчуудын толгойлогчийг Буржгар Вил Бросиус гэдэг ба түүний баруун гар болох хэрэг Джонни Ринго гэх ажээ. Үзэгдэл солигдож манай киноны гол дүр болох White Earp гарч ирнэ. Тэрээр алдартай хууль сахиулагч байсан ба одоогоор гавьяаныхаа амралтанд гарч өөрийн ах болон дүүгийн хамт шинэ амьдрал эхлүүлэхээр гэр бүлээ дагуулan Том Стон хотыг зорин ирж буй юм. Түүний ахыг Virgil Earp, дүүг нь Morgan Earp, эхнэрийг Katie гин. Katie хар тамхи хэрэглэн мансуураад нилээдгүй удсан бололтой. Үзэгдэл солигдож мөрөөдөө тоглож буй хэсэг нөхөд гарах ба эндээс бид киноныхоо дараагийн гол дүр болох Doc Holliday-тэй танилцах болно. Doc өөрийн бүсгүйн хамт явах бөгөөд нэгэн гэр мөнгөө алдсандаа уурлан чи буугүй бол зүгээр л нэг сүрьеэтэй чөргөр гэж хараана. Харин Doc буугаан гаргаж ширээн дээр тавиад ууртай эрийг буугаа сугалахаас өмнө амжиж хутгалж орхино. Үргэлжлүүлэн тоглоомын газарт байх бүх мөнгийг хамж аваад арилаад өгнө. Догч буугаарч хутгаарч хурдтай чанга гэр байна шүү. White өөрийн ах дүүсийн хамт Том Стонд ирэх ба хотын хөгжид цэцэглэж буйг шагшин энэ хотоос мөнгө үнэртэж байна гэж баясан явна. Хотын гүнлэгийн ширэв, татварын байцаагч, гал унтраах багийн ахмад гэж өөрийгөө танилцуулсан сүржин эртээ таарлана. Гэвч үнэндээ хотын хуулийг ширэв биш, ковбойчууд сахиулдаг гэдгийг мартсан бололтой. Oriental гэдэг нэртэй хүн орхоо байсан тоглоомын газар руу White орох бөгөөд тэнд нэгэн ууртай эр тоглож буй хүмүүсийг болон газрын эзнийг дээрлэхэж өндөр дуугаар цамнаж байлаа. White тэр эрийг очиж сургаж өгөөд битгий эргэж ирээрээ гэж тоглоомын газраас хөөн гаргав. Дараа нь тоглоомын газрын эзэнт хандан бүх ашигын 25% гэж тохиролцлоо. Тоглоомын газраас хөөгцөндөө уурссан эр буу барин White-ыг буутахаар ирэх мөчөд Doc гарч ирэн болиуллаа. Doc үргэлжлүүлэн White Morgan Virg гуравтай ирж мэдлэн тэд эртний танилуд бололтой. White-ийн нэрийг сонссон ууртай эр ёстой л өмдөндөө авчих шахан бууга газарт хаян уучлалдгүй зогтно. White-ийн нэрж халах дөрөв шав тавд суутай гэдэг нь эндээс харагдаж байна. Найзуудыг ийм ярилцсан зогсох үед буудалцаан болох ба горих хочид Jake Johnson, Техас хочид Vermilion гэх залуучууд байлаа. Хотод явуулын хэрмэл жүжигчид ирэх бөгөөд үдсгэлэн жүжигчин бүсгүй White-ийг харан тас гөлрөн зогсно. Хоройн жүжигчид театрт тоглолт хийх бөгөөд ковбойчууд цахилга гуйдан хаа хамаагүй буудаж танхаарна. Жүжигийн төгсгөл жүжигчин бүсгүй White нар харц тулгарн нэгнийгээ ширтэн зогсно. Тэд нэг нэгэндээ татагдсан бололтой. Тоглоомын газарт White, Doc болон найзууд нь байх ба тэд их мөнгө хоцсондоо баясан зогсно. Яг энэ мөчид гаднаас жүжигчин бүсгүй орж ирэн White-тэй мэдлэх бол White түүнийг тоосонгүй цаашаа харлаа. White-ийг тоглоомын ширээнд суун ажлаа үргэлжлүүлж байтал гаднаас Буржгар Вил Бросиус болон Джонни Ринго нар дагуулуудын хамт орж ирлээ. Сонс, энд хууль үйлчилдэггүй юм шүү. Канзасын хуулийн нохой гэхэд White хариуд нь би дэтгэвртэй гарсан гэв. Джонни Ринго Догт хандаж чи Doc Holliday байх. Бас дэтгэвртэй гарсан уу гэвэл Doc би бол үгүй ээ. Би эд үедээ байна гэж хариулна. Үүнийг сонссон Джонни Ринго гар буугаа гаргаж ирж чадварлагаар эргүүлж үзүүлэх бөгөөд хариуд нь Doc ууж байсан архиныхаа хундгыг эргүүл. Энэ хэсэг бол Том Стон төдийгүй өрнөдийг харуулсан киноны айконик хэсэг үлээ. Маргааш өглөө нь White морьтой уулан зугаалж яваад жүжигчин бүсгүйтэй тааран хамт зугаалах ба танилцсан ярилцаж хоорондоо баггүй дотносч явна. White-ийг буцан гэртээ ирэх үед эхнэр Kate нь хар тамхинд мансуурсан байх ба White-ийн урам нь хугарна. Буржгар Вил болон ковбойчууд арх ууж хар тамхи татан суух ба
Мансуурсан Уилл хотын гудамжинд сарлуу буудан танхаарна. Саваагүй нохой саранд хуцна гэдэг л энэ багт. Хотын маршал Уиллийг болиулахаар очих үед Уилл маршалыг буудан хороочих. Маршалгүй болсон хотын дарга Уайтыг маршал болохыг хүссэн боловч Уайт зөвшөөрсөнгүй. Харин Вирж өөр бодолтой байх ба Вирж маршал болж хотод хэн ч буу авч явж болохгүй гэсэн дүрм гаргав. Ийм бодлогогүй алхам хийсэнд нь Уайт ихэд уурлана. Морган ч бас Виржтэй нэгдсэн байлаа. Хүмүүс зовж байхад бид махчин шиг л түүгээр нь мөнгө олж байна. Ирээдүйн төлөө энэ хотод туйл дүрм байх ёстой гэж Вирж Уайтад уурлав. Док Холидей ковбойчуудын нэг болох Айктай покер тоглон сууна. Докийг 12 дараалж ялсанд нь уурлан Айк буу гарган сүрдүүлэх үед Уайт цохиж унгаад эрүүлжүүлэхэд хийлээ. Харин Докийн сүрье улам хүндэрч газар тунав. Болсон үйл явдлуудад уурссан ковбойчууд буутай хотод орж ирнэ. Док, Вирж, Морган, Уайт нар бууг нь хурааж хууль сахиулахаар очих боловч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Ковбойчуудтай ширүүн буудалцаан болох ба Морган гарандаа Вирж хөлөндөө шархтаж ковбойчуудаас Айкаас бусад нь бүгд ам өргөднө. Ковбойчууд болон Ирпи ах дүүсийн хооронд дайн зарлагдлаа. Хотын гудамжинд Жонни Ринго согтуу гарч ирэн Уайтыг тулаан дуудах ба Уайт би чамтай тулалдахгүй хэмээн цааргална. Архиндаа халуурсан Жонни Ринго надтай тулалдах зоригтон алгуу гэж орилоход Док гарч ирэн өөрийнхөө алдарт I'm your Huckleberry гэдэг үгээ хэлнэ. Энэ бол миний хамгийн дуртай тоглоом гэд Ринго Док хоёр тулалдахаар болоход буржгар Уилл гарч ирэн Рингог авч явна. Эхнэрүүд гэртээ цай уугаа сууж байтал гаднаас ковбойчуудын нэг нь орж ирэн бууд. Уайт Морган хоёр хоол идээд байж байтал Вирж гаднаас буудуулсан байдалтай орж ирнэ. Эмч ирэн Виржийн гарыг таслаж амийг нь аварна. Энэ үед Горих Джонсон Техас Вермелон нар ирж танаа хүүхнүүдийг яасныг сонслоо. Бид биш шүү гэд улаан туузаа газарт хаяж ковбойчуудын бүлэглээс гарч байгаагаа хэлнэ. Морган Уайт нарыг уушин газартаа бильярд тоглон сууж байх үед Морганы ар нуруунаас буудан хороо. Морганыг оршуулсны дараа хотоос явах ба буржгар Уиллд хандан бүх зүйл ингээд дууссан бидтэй гэж хэлээ цааш явна. Харин буржгар Уилл өөр бодолтой байх ба Айкд хандан Стил Уиллийг авч яв. Араас нь оч бүгдийг дуусгах гэж хэлнэ. Үнийг нь эртнээс мэдэж байсан Уайт Стил Уиллийг буудан хороогоод Айкд хандан чи аянга дуудсан. Тэрнийг авлаа. Ковбойчууд бүгд дууссан. Би улаан туус зүүсэн хэнийг ч ална. Бусадтай очиж хэл. Намайг очиж байгаа гэж хэл. Намайг там дагаж явдаг юм хэмээн хашгир. Уайт одоо маршал болжээ. Тэр өөрийн багтаа Горих Джонсон Техас Вермелон нарыг авсан ба Доктой нийлэн ковбойчуудыг агнаж эхэлнэ. Ам өрсөн буудалцааны үеэр ковбойчуудын толгойлогч буржгар Уилл Брасиусыг хөнөөж амжина. Докийн бие муудаж нэгэн эдлэн дээр ирж эмчлүүлэх ба тэнд Уайт болон жүжигчин бүсгүй нар тааралдан сэтгэлийн үгээ ярилцсан аз жаргал хүсэн салцгаана. Уайт дээр ковбойчуудын нэг нь ирж Ринго чамайг халз тулаан дуудаж байна. Энэ бүхнийг нэг мөсөн дуусгая гэж хэлүүллээ. Уайт хэвтэрт байгаа Докоос асууна. Юу Ринго шиг хүнийг бүтээдэг юм бол яагаад хүн ийм байдаг вэ гэж асуугаад Док. Ринго шиг хүн голдоо маш том нүхтэй байдаг. Хүн алаад, хүрээ талаад зовлон зүдгүр хичнээн тарьсан ч тэр нүхэн дүүрдэггүй. Түүнд зөвхөн өшөө авалтал хэрэгтэй. Хүн болсныхоо төлөө гэж хариулв. Док хамт явахыг хүссэн ч босож чадсангүй. Тэр Уайтын маршалын тэмдгийг гууж аван үлдэв. Жонни Ринго Уайтыг хүлээ мод налан зогсож байлаа. Модон дотроос ирж яваа Уайт руу чиний зоргийг хүрнэ гэж бодсонгүй шүү гэвэл I'm your Huckleberry гэсээр Док гарч ирлээ. Би чамтай тулалдахгүй гэж Жонни хэлэхэд чи бид хоёр аль хэдийн дуусахгүй тоглоом эхлүүлсэн. Цусны төлөөх тоглоом гэж хэлээд маршалын тэмдэгээ үзүүлэн хуулийн дагуу гэв. Док Рингог алснаар Уайт болон түүний өгшгүй мөнхийн дайчид сүүлчийн дайралтаа хийв. Манай шудраг ёсны баг бусад ковбойчуудыг алахыг нь алж, зарим нь бууж өгөн улаан алчуураа тайлж хайснаар дайнд доосно. Док маань өглөө дэмлэгт хэвтэх ба Уайт ирж түүнд өөрийн бичсэн миний найз Док Холидей номоо гарт нь натгуулна. Киноны төгсгөлд Уайт маань жүжигчин бүсгүй Жозефино дээрээ очих ба надад юу ч үлдээгвэ. Зөвхөн үлдсэн амьдралынхаа төлөө хайрлна гэдгээ л амлаж байна гэв. Хариуд нь Жозефино санаа зоволтгүй манай гэр бүл баян гэж хэлээд бүжиглэж буугаар кино маань төгсөв.